ахаас өмнө нөгөө юу муугаа надад хэлээрээ. За одоо ингээд эхэлчихэж байгаа юм. За сайн байна уу хаа? Сайн байна уу? Сайхан наадсан уу? Сайхан наадлаа. За та хаа өрөх гэж явна нэрэ хаа? Би одоо гандан орох гэж явнаа. За тэгвэл тэгээ би таныг гандан үргээд өгье. Баярлалаа. Тий. Тэгээд хоёулаа эхлээд сайхан танилцъя. За таны нэр алдар хэн гэдэг вэ хаа? Би Сангидржийн Сэдэд гэдэг хөө. За намайг Ганзүрэг гэдэг. За та хаана юу хийдэг хүн бэ? Би одоо Монголын үндэсний олон нийтийн радиод нэвтрүүлэгч хийдэг. За. Тий, тэгээд чухал хүн байна да. Радио гэдэг чинь бол ерөөсөө бидний тэр чигээрээ л одоо дуу хоолой санаж бодож явах юмны гол төлхүүр болж явдаг юм да. Сэдэд ах залуу насандаа юу хийж байв, ажил мэргэжил ямар албан тушаал хашиж нутаг ус хаанах яхав Сэдэд ахаа. За би үндсэн нутаг Баян аймгийн Богдсмын хүн байгаамаа. За 17 нас хүртэл малж байлаа. Аав ээжийн асрамжинд. Үндсэндээ бол одоо 5 төрлийн малыг маллаж хариулж өссөн юм аа. Хурга шиг. За. Дуулаас гисүүлээд. Тэгээд 17 настай Улаанбаатар хотод шилжиж ирсэн юм аа. 17 наснда гэдэг маань одоо хэдэн онд гэсэн үг баха? 59. 59. Би 42 онд төрсэн хүн байгаамаа. Богд сумдаа яг одоо бага сургууль төгссөн. Манай сумд бол бага сургуулиос өөр сургууль байгаагүй. Тэгээд би бас айлын ганц хүүхэд байсан учраас аав ээжтэй туслах энэ ажил бол гол ажил байсан. Тэгээд 55 онд манай сумд нэгдэл байгуулагдсан. Нэгдлийн гишүүн болсон. Аав ээжийг дагаж одоо бас маллах асуудал нэлээд эрчимтэй явагдаж байсан юм байгаамаа. Та одоо ямар мэргэжилтэй хүн байсан бэ? Би одоо Нягтлан бодох мэргэжлийн хөө. За таны ажил алба хаанаас эхэлж ив? Би барилгын яамны харьяа техник тусалцааны баазад 59 онд орж ажилласан. Тэр байгууллагадаа би 42 жил ажиллаад тэгээд насныхаа чөлөөнд гарсан юм байнамаа. 62-3 он хүртэл бол Орос Хятад хоёроос манай Монгол улс голцоо зээл авдаг байсан юм. Тэгээ энэ хоёр орноос ирдэг тэр барилгын голцоо ийм материалыг хүлээн авдаг. Тийм байгууллага баазад ажиллаж байсан. 62 онд манай улс эдийн засгийн харилцах зөвлөлийн гишүүн болсон. За энээс хойш бол бүх социалист орноос манай улс зээл авдаг болсон. Тэгээд энэ зээлээр ирсэн объектыг манай бааз хүлээж авдаг байсан юм аа. За энэ бол Монгол орон даяар барих объект бол тэгж улам эрчимтэй явагдаж ирсэн. За Улаанбаатар гол ярих юм бол одоо би бол намайг ороо тэр баазад ажиллаж байхад манай ганцхан захилгаан станцтай байсан. Тэр яндан бол яндан дуурдаг өглөө 7 хагас 8-д тийм байлаа шүү дээ хөөхөд. Тэр яндан баг цаг зарладаг байсан уу юу? Цаг зарлаггүй яхав тэр чинь цагийн оронд л дуурч байгаа нь тэр байхгүй юу? 7 цагт одоо ажилдаа явдаг, 7 хагаст явдаг ажилдаараа очдог тийм байсан юм байгаа юм. Тэгээд тэр яндан тэр 7 хагасын одоо тэр нөгөө ажлынхаа хол оройс болно шүү дээ. Тийм л объекттэй юм байна. Тэгэхэд тэр станцын өргөтгөлийн объект 93 гэсэн контрактыг бол би барай сууж байсан хөө. Тэгээ энэ станц бол 8 өргөтгөл хийгээд хаагдсан юм аа. Энэний
5 дугаар өргөтгөлөөс нь эхэлж толгойтын 2 дугаар сахилгаан станцыг барьсан юм аа. За тэгээ 2-ын дараа 3-ыг барьсан, 4-ыг барьсан л да. Тэгэхээр тэрний материал бол манай ирдэг байсан юм байгаа юм. Тэгэхээр тэр объектын тэр материалыг хүлээж авна. Тэр объектод нь нийлүүлнэ. Тэхийн тулд тэр материалыг одоо эвдэхгүй, гэмтэхгүй, дутаахгүй бүрэн бүтнээр нь хүдээн авч хадгалж тэр гүйцэтгэгч байгууллагад нь материалыг нийлүүлдэг. Энэ бол улсын өмнө хариуцсан том объект, том зорилго, том даалгавар, том төлөвлөгөө байгаа юм да. Ингэж л явагдаж ийм л байгууллагад ажиллаж ирсэн байгаа юм. Материал хангад нийлүүлэх асуудал улам өргөжөөд 1973 онд улсын материал техникийн хангамжийн хороо гэж ийм байгууллага байгуулагдсан. Тэгээд өнөө материалтай байгууллага энэ байгууллагын харьяанд манай шилжин очсон. Манай хул дээр зээлийн объект гэдгээр онцгой. Тэгэхээр манайд бол зээлээр ирж байгаа учраас тэр төрөлжигдэнэ гэж байхгүй. Уг объектод одоо төрва ирсэн ч, мотор ирсэн ч, будаг ирсэн ч тэрийг бүрэн бүтнээр нь авч тэнд нь нийлүүлдэг байсан юм байгаа юм. Тэгээд улсын хэмжээгээр материалаа хангах нийлүүлэх энэ ажлыг бол хийж ирсэн юм аа. Та одоо өөрийнхөө мэрэгжлийн хамгийн сайхан зүйлийг нэг яриач. За, нягтлан бодох гэдэг ажил бол бүртгэл тооцооны асуудал байдığım. Тэгээд өнөө хангамжийн байгууллагатаа би нягтлан бодох, материалын нягтлан бодох хийж байсан. За, нягтлан бодох гэдэг бол одоо цаг хугацаатай, хэмжээтэй, тайлан балансаа хугацаанд нь үнэн зөв гаргана. Энэ дээр бол манайх бол намайг 59 онд ороход 120-30-аад ажиллах хэрэгтэй байсан. Тэгээд одоо сүүлд нь өргөцсөөр өссөөр угаад 200-300-аад ажиллах хэрэгтэй болсон. Нягтлан бодохын хувьд бол 10-аад ажилд нягтлан бодохтой байсан бол 20-30-аад нягтлан бодохтой болсон. За энэ дээр бол би бол одоо материалын тооцооны нягтлан бодохын ажлыг хийж байсан. За тийм учраас материалыг одоо бүрэн бүтэн байлгах, зөв хяналт тавих энэ асуудал бол бүртгэлээр тавих өмч хөрөнгийн тэр чин тухайн үедээ бол социалист өмч гэд нэрлэж байлаа. За энд бүртгэлээр хяналт тавих ажлыг бол сайжруулах асуудал миний гол зорилго байсан. Энэ дээр бол яг одоо 7 жил энэ нягтлан бодох ажлыг хийсэн. Тэгээд нөгөө баазтай болохоор бол би чинь агуулгын хэрэглэгч хийж байлаа. Барааны мэрэгжилтэн хийж байлаа. Нягтлан бодох хийж байлаа. Тэр ерөнхий газар болохоос өмнө тэр барилгын яамны харьяа техник тусгааны бааз гэж багт нь бас баазынхаа орлох дарга гэдэг ажлыг хийж байлаа. Тэр гол нь юу байсан юм гэвэл тэр нөгөө 61 оноос эхлээд нөгөө баазынхаа эвлүүрийн даргыг горомтооны бус хийж байсан. 68 оноос эхэлж намын үрийн дарга гэдэг ажлыг хийж байсан. Тэгээд тэр намын ажил сайн хийж байна гэж бас тухайн үедээ бол тэр чинь энэ орон байгуулагдаагүй байсан юм шүү дээ. Хотын намын хорон шууд дарыг ялагддаг эвлинч тэр намынчлэр тийм л байсан юм байгаа юм. 60-аад оны дундуур орон байгуулагдсан да. Байхгүй өмнөөс. Ингэж байхад тийм ажлыг хийж байсан юм байгаа юм. Тэгээд альч ажлыг хийсэн хамгийн гол нь тэр социалист өмч гэдгийг бүрэн бүтэн байлгах, эвдэж гэмтээхгүй байх, дутаахгүй байх. Тал ерөөсөн тэр удирдлага ажил шалгаа байхгүй, нягтлан бодгоо ажил шалгаа байхгүй, тэр үзэх ажил шалгаа байхгүй. Тэр хөрөнгийг л бүрэн бүтэн байлгаж тэр объектэнд нийлүүлэх асуудал гэж ярьдсан юм да. Тэгээд зээлийн объект гэдэг бол онцгой их том үүрэг гүйцэтгэж байсан юм байгаа юм.
Одоо манай Улаанбаатар хотын газар доогуур одоо их баг тойруугаар одоо цэвэр бахир усны бүх юм чин зээлээр хийгдэж байлаа шүү дээ хөхмөн. Цэвэр усаар хангах гэж одоо энэ Улаанбаатар хотын хүн чинь усаар хангахдахгүй. Энэ ч олон удаа судалгаа хийж ил усаар бол хангах боломж ерөөсөө байхгүй байсан. Тийм учраас энэ туулын дагуу дээш нь өгсүүлээд газрын гүнийн цэвэр усаар Улаанбаатар хотын хүнийг хангах асуудал гэдэг их том өвөгтэй гаргад тавьж ингэж байсан байгаа юм. Тэгээ 100 гаруй өрөмдмөл худаг хийж одоо өнөөдөр хүртэл бид цэвэр усаар хангагдаад явж байна да. Тэгээ дулааныг хангах асуудал байна. Цэвэр усыг хангах асуудал байна. Бохирыг одоо гаргах асуудал, цэвэрлэх байгууламжийг барих асуудал. Гэх мэтчлэнгээр ингээд одоо зээлийн объект гэдэг бол ерөөсөн хамгийн их том олонний хамарсан ийм объект байлаа да. Хөөхт минь энэс хойш хэлэхэд бол хөдөө аж ахуй гэтэл одоо ерөөсөн хэдэн мянган малын гашаа барих чинь тэрний дээврийн шифр хатаас хоёр бол 100% тэр зээлийн объектэд ирж байсан юм шүү дээ. Тэр их олон мянган гашааг чинь барихад дээврийн шифрийг манайх өгч байлаа, хатаасын зүг өгч байлаа. Тэр чинь нэвдэхгүй, гэмдээхгүй хугацаанд нөх асуудал гээл ярьдیں۔ Да. Тэгээд Монгол улсад бол ус геолог хоёр бол тэр чигээрээ зээл байдیں۔ Ерөөсөө усаар хангах асуудал. Энэ геологийн эрэл хайгуул хийх тэр объектыг яаж байх вэ, яаж шинжилэх вэ, яаж судлах вэ, яаж олох вэ гэд. Тэгээд энэ геолог гэдэг юм бол тэр чигээрээ зээл объект байдیں۔ Байгаа юм. Энэ дээр бол одоо маш их материал ирдэг байсан байгаа юм. Тэгээ манай энэ баазын чинь дээдл дээр нь 60-аад оны дундуур комплекс төхөөрөмж импорт нэгдэл гэж 20 түнтэй юм нэгдэл байгуулсан. Энэ бол дандаа дээд мэргэжлийн 2-оос 3 улсын хэл бичиг мэддэг ийм улсуудаар бүрдсэн ийм нэгдэл байсан. Тэгээд тэр эдийн засгийн харилцах зөвлөлийн гишүүн болсноос хойш манай сайд нарын зөвлөлийн орлох дарга нар тэр л одоо гадаадтай эдийн засгийн талаар одоо гэрээ хэлцээр хийх ийм л дарга нар л гадаадад яв холгонд л манай нэгдлийн мэргэжилтнүүд байнга цуг явдаг. Тэгэхээр өнөө манай дарга нар чинь одоо энэ социалист орнуудаар явна. Тэндээс чинь урт ойгийн хугацаагаар одоо өөрийнхөө оронд шинээр объект барьж байгуулах асуудлыг л гэрээ хэлцээр хийн шүү дээ. Тухайн үеийн дарга нарын ёс суртахуун ямар байсан юм болоо? Одоо үеийн энэ дарга нарын буюу одоо энэ удирдлага дээр байгаа хүмүүсийн ёс суртахуун хоёрын ялгаа танд одоо юу гэж бодогддог вэ? За одооны энэ улсуудад бол одоо миний хувьд бол энэ ажилдгүй, үүрэг даалгаврыг авдаггүй, биелүүлдэггүй учраас би бас одооны энэ удирдлагын хүмүүсийн арга барилыг бол би муу мэдж байна. Тэр үеийн улсууд бол яриа байхгүй нэг нам удирдах байсан социалист систем гэдэг ийм том агуулга зорилт тавьж байсан. Тэгээ эднэр бол одоо доотын нэгжил цаатлынх нь 5 жилээр улс орноо хөгжүүлэх тийм төлөвлөгөөтэй, графиктай тэрийг биелүүлэх, хэрэгжүүлэхийн төлөө тодорхой объект хариуцдаг. Ийм учраас тэр дарга нар бол одоо хэлсэн үг нь бол яа арга байхгүй үнэн зөв. Хэрэгжүүлэхээс өөр аргагүй, хийхээс өөр аргагүй, бүтээхээс өөр аргагүй. Бүтээл нь бол тэгж хийгдэж ирсэн юм байгаа юм да. Яриа байхгүй. Зүгээр одооны хувьд бол одоо энэ чөлөөтэй зах зээл одоо сайхан л зүгээр ер нь бол яриа хэлдгийг сонсож байхад бол бас өнөөдрийн энэ юу бол ажтайхан л сонсогдож байх юм. Энийг үгүйсэх арга байхгүй. Энэ бол тухайн үеийнхээ юмыг муучлах арга байхгүй. Тэгтээ бол одоо энэ зах зээлд ороод энэ хувийн энэ бизнесүүдийг их дэмжиж ажиллах нь бол их зөв юм байна гэж би боддог. Энэ дээр бол одоо яриа байхгүй. Энэ бол одоо бас яриа байхгүй.
хэрэгтэй юм байна. Та одоо залуу үедээ бас нэг хэлэх юмсан, сурах юмсан, захиж үлдээх юмсан гэж ингэж бодож явдаг зүйл байдгүй. Залуу үеийнхэндээ та хандаж үг хэлвэл та юу гэж хэлж захимаар байна? За ер нь бол залуучуудад одоо хэлэх юм бол их байна. Хэдүүгээрт бол цаг алдахгүй суралцах ёстой. Цаг алдахгүй мэрэгжилтэй болох ёстой. Мэрэгжилтэй болсон тэрнийг үндэслэж өөрөөсөө хөсүүлээд одоо улс орондоо үргэлжлэлтэй ажиллах асуудал хамгийн чухал объект байд юм аа. Энийг бол одоо захиж хэлэх хэрэгтэй юм байгаа юм. Өрх гэрээсээ л эхлэн шүү дээ. Өрх гэр гэдэг бол төрж мэдлэх деваажин өснөх хаалах хөлгийг холсон жаргах хөргөө утан залгах голомт мөө. Энийг ариун тунгалаг авч явах нь хүмүүн заяат бидний түүхэн үүрэг байд юм аа. Ер нь бол хуучны юугаар ингэж харахад бол оддыг гарч орчлонг мэдэрт нартыг бишээс насыг илээж 100-101 туулан амьдарч ирэхтэй хүн төрлөختөн бол эрхчлөө тусгай тогтнол хоёрын төлөө тэмцэж ирсэн түүхтэй юм аа. Ер нь бол хуучны юугаар ингэж харахад бол оддыг гарч орчлонг мэдэрт нартыг бишээс насыг илээж 100-101 туулан амьдарч ирэхтэй хүн төрлөختөн бол эрхчлөө тусгай тогтнол хоёрын төлөө тэмцэж ирсэн түүхтэй юм аа. Тэгцэг болно гэдэг бол зүгээр дам баядаа гэж сул уй сувсарч явдсан биш ээ. Маш их хариуцлага, маш их одоо санаачлага, маш их хөдөлмөрч байх асуудал. Өглөө босохдоо өнөөдөр би юу хийв? Орой гэвтэхдээ өнөөдөр би юу тээв? Ингээд өөртөө тавих шаардлага бол цаг ямагт өөртөө энэ шаардлагыг тавьж явах ёстой юм байгаа юм. Энэ шаардлагыг биелүүлэхийн төлөө өөртөө маш их зорилт тавьж зүтгэж байх ёстой юм байгаа юм. Энэ бол одоо үр хөвгтөө өсгөхдөж тэр хань жилдээ хань болгохдож тэр эрхцгээ асрахтаж тэр улс орондоо зүтгэж ихийн бүтээгтэйч тэр энэ бүхэн бол яриа байхгүй энэ хойд үйч одоо миний загт юм болвол энэ одоо хэлсэн хийсэн бүхэндээ эзэн болж яваарэ. Тэгээд ертөнцид дүүрдгүй сав бол хүний тарих байд юм шүү. Доотлих нь 2-3 улсын хэл бичиг мэддэг байгаарэ. Аль ч оронд явсан тэр орныхаа хүнтэй нэг хэд өгнээ солио хийчдэг баймаар байна. Бичсэн барсыг нь уншдаг баймаар байна. Энээс эхэлж үнэлт дүгнэлтэх асуудал өөрт гарч ирнэ. Сэдэд авахта маш их баярлалаа. Үнэтэй сургамж залуу хойч үедээ хэллээ. Тэгээд танд аз жаргал хамгийн сайн сайхныг хүсье, эрүүл энх байгаарай хаа. Баярлалаа танд. За баярлалаа. Одоо тэр хуучи хийдий хойтолд тэр өнөө хойтолд Эренбүүчи хийд гэж байдгийг үз харсан уу? Энэ бөмбөрийн хойно байдаг уу? Тий, мэднэ. Тэр чинь одоо нэг энтхэгэд Америкийн нэгдсэн улсаас энтхэг сууж байсан элчин байсан Эренбүүчи нааша энтхэгийн элчин болж манайд ирж суугаад тэгээ миний хойд төрөл би хойд наснда Монгол төрхийн байгаа юм гэдэг тэр хийдийг барьсан шүү дээ өөрх юм. Тэгээ хуучны үе ахмад уулуулаа гэж их сургүй жогон тэгээ тэр гарс өдрийн гарыг төрс өдрийн төөрөг гэдэг бол яа арга байхгүй бас үгүйсхийн аргагүй үний юм блэ. Яриа байхгүй одоо тэр юмнуудыг хараад энэ мэддэг улсуудын тэр ном судрыг хараад үзэхэд бол тэр энэ ялангуяа энэ гандан голцууд тэрийг хийж байгаа юм да. Ер нь бол тэгээ яг тийм өдөр тийм цаг төрсөн хүн бол ер нь тэгж явнаа. Гэт гарахад бол яриа байхгүй.